Хуулийн төлөө шударга ёс байдаггүй, харин шударга ёсны төлөө хууль үйлчилдэг. Тэгэхээр хууль хүний эрхийг бүрэн хангаж байна уу гэдэг чухал. 1980 оны ихэнх үеэс хүний эрхийн байгууллагууд гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний халдшгүй эрхийг хангах, эрүү шүүлттэй тэмцэх, шударга шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх талаар өргөн хүрээтэй ажиллаж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор ихэнх улс орон эрүүгийн ажиллагааны хуулиан шинжлэх үйл явцыг эхлүүлжээ. Эрүүгийн байцаан шийдэх хууль бол ерөөсөө хүний эрхийн үнэт зүйлсийг хамгаалах хамгийн суур гол хууль гэж үздэг. За нөгөө талаасаа бол одоо төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, олж тогтоох. За энэ гол харилцааг зохицуулдаг. Тэр хүний эрхийн үнэт зүйлс гэдэг нь зүгээр явж байгаа хүнийг цагдаагийн ажилтнад дуудаж цаатуулах, машинаараа явж байгаа хүнийг цагдаагийн одоо эрх буй албан тушаалтанд дуудаж зогсоогоод нэгжлэг үзлэг хийх. Эсвэл одоо ямар ч нотлох баримтгүйгээр одоо шууд барьж яваад хорчих, цагдаа хорих, баривчлах. Энэ бүх үйл ажиллагааг зохицуулсан хууль гэдгээр маш эмзэг хүний эрхийн асуудалд бол их холбоотой. Эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны үндсэн чиг үүрэг нь аливаа гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэгвэрт зохих ялыг шударгаар оногдуулах. Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхад оршдог. 2002 оны 9-р сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн агуулга хэм хэмжээ ихэнх тохиолдолд зөрчигдөж, эрүүгийн хэргийг мөрдөх, хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах, гэрч хохирогчийн эрх зөрчигдөх, хүний эрхийн үнэт зүйл алдагдах зэрэг орчин цагийн чиг хандлага хүний эрх талаасаа ихээхэн шүүмжлэлд өртөх болсон юм. Эрүүгийн байцаан шийдэх гэдэг энэ хууль нэрнээсээ эхлээд шүүмжлэлд өртөх болжээ. Эрүүдийн шүүлтийн агуулга бүхий одоо яллах чигүүрэг давмгайлсан ийм хуулийн тогтолцоог бий болгочод байна. Энэ эрх зүйн орчин нь бол ийм одоо орчин үед бол их уян хатан хэлбэршүүлсэн чиглэлээр одоо шил хэрэгэ хүлээсэн нэгэнт одоо хэрэгэ хүлээж гисэн нотлох баримтыг одоо нотлох баримтын тодорхой их үзүүртэн тодорхой болчихсон төлбөр охирлоо төлөх үйл ажиллагаа процессны эхэлсэн хэрэг дээр заавал шүүх хурлаар оруулахгүйгээр хэлбэршүүлж шийддэг. Ийм одоо хэлбэрлүү улс орон шилжчихэд байна л да. Тэгээ Монголд бол одоо нүүбийн тусгай элтгэгч Манфред Новак гэж хүн ирээд одоо Монголд эрүү шүүлт байна уу гэдгийг судлаад ийм тайлан гаргаж ирсэн. Тэр тайланд бол нэлээд хавтгай байна гэж үздсэн байгаа. Өөрөлд хүнийг эрүүдийн шүүх байдлаар одоо ялдаг тий хэргийг хүлээлгдэг юм байна. Энийг зогсоо гэдэг. За тэгээ хүний эрхийн үндэсний комиссийн тайлангуудаар бол байнга эрүүдийн шүүсэн юмнууд гардаг гэсэн ийм нотлох баримттай бол тайлан тусгагддаг. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн 17 дугаар зүйл нотлох баримтын тодорхойлт бол их ерөнхий байна. Гэмт хэргийн талаарх мэдээллийг одоо хууль заасан арга журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл сэлт энэ гэж айгүй ерөнхий байхгүй юу? Нөгөө талаар тэр нотлох баримтыг эрүүгийн байцаан шийдэх хуулинд байж байгаа нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтыг цуглуулах энэ гэдэг дээр бол их ерөнхий байна. Хүнийг одоо цагдаа дээр дуудах процесс бол тусгай хуульчлагдах гэсэн яа дуудах хэвтэй. Байцаах дистрал бол маш ерөнхий. Өөрөөр нэгдүгээр ерөнхий, хоёрдугаар хоёрдмол утгатай, гуравдугаар тийм с ิจ г таамгаар юмыг гэм буруу тооцох. Одоо с ิจ г таамгаар хүнийг яллах тийм орчныг бол бүрдүүлэх хүчээр заалтууд маш их байгаа байхгүй юу? Зөвхөн манай тохиолдол одоо энэ хүний гэмт хэрэг үйлдсэн байж болцсохгүй гэж сэжиглэж байгаа тохиолдолд одоо баривчлах хугацаа нь ихтэл 14 хоног шүү дээ. Тэгтэл энэ 14 хоногийн хугацаанд бол хүний одоо энэ халтшгүй барих эрх бол бүр ноцтойгоор зөрчигдөж байгаа. Эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны хүрээнд авж байгаа гажууд бол 3 ялын хүнийг ялалдаг 3 давхар ялалдаг ийм гаж тогтолцоо бий болчиход байна. Нэгдүгээр шүүхийн өмнөх шатнд нэг ялалдаг. Тэр нь бол эрүүгийн хэрэг үүсгээд ял сонсгоо цагт орчдөг. За энэ чинь ял авцсан юм шиг сэтгэл санааны хувьд ялгаанд орж байгаа байхгүй. Хоёр дахь нь шүүхээс ялаа аваад ялаа идлээд гараад ирдэг. Хоёр дахь ялгаа. Гурав нь ялтаа тооцох хугацаа. Одоо 8 жилийн хорихол идлээд гараад ир дахиад тодорхой хугацааны ялыг ялтаа тооцсон. Тэр ажилд одоо орно гэдэг ойлголт магадлал байхгүй. Тэгээ ийм гажуу юмнууд л харагдаад байгаа юм л. Хэргийг одоо хянан шийдвэрлсэн шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзвэл дээд чатны шүүхэн, доод чатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод мөн буцаадаг. За ийм одоо үндсэндээ шүүхээс хэргийг буцаадаг нэг ийм тогтолцоо одоо энэ 2002 оны хуулинд байгаа юм.
Тийм ч учраас эрүүгийн байцаан шийдэх хуулийг бүхэлд нь өөрчилж шинээр боловсруулах шаардлага бий болоод байна. Гэхдээ шинэ хууль ямар байх вэ гэдэг чухал. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн профессор доктор Баяр Сайхнаар ахлуулсан төслийн баг Монгол Улсын эрүүгийн байцаан шийдэх ажиллагааг шинжлэх шаардлага арга замын талаар судалгаа хийсэн юм. Профессор доктор Баяр Сайхнаар ахлуулсан судалгааны багийн бүрэлдэхүүнд хууль зүйн ухааны доктор Эрхэс Хулан, Бат Зориг, докторант Эрдэнэт, зөвлөх профессор Бямба нарын эрдэмтэд ажиллажээ. Энэ судалгааны төсөл бол 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд 2016 оны 12 сарын 30 хүртэл 4 жил үргэлжилсэн юм төсөл. Энэ төслийн үр дүн бол дуусаа тайланд гараад ингээд ном бүтээлүүд гараад ингээд явсан. За ямар судалгаанууд хийгдсэн бэ энэ төслийн хүрээнд гэхээр за нэгдүгээрт бол эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны яг хуулийн агуулга бүтцэд бол бид дүн шинжилгээ хийсэн байна. Одоо энэ хуулийн заалтууд хоорондоо яг юу нь болж байгаа, юу нь зөрчилтэй. За энэ агуулга дүн шинжилгээ хийхэд бол энэ тухайн одоо 2002 оны эрүүгийн байцаан шийдэх хуулийг гадаад орнуудын 20 шахам орны эрүүгийн байцаан шийдэх хуультай бид харьцуул судалсан байгаа. За ингээд аваад судалсан хоёрдугаарт энэ түүхчсэн судалгаа 1926 оны шүүх саазын бичиг, 1935 оны эрүүгийн байцаан шийдэх хууль, 49 оны, 63 оны, 87 оны, 94 оны гэдэг хуулиудад түүхчсэн судалгаанууд хийсэн. Мөн социологийн судалгааг бол 10-аас доошгүй жил ажилласан одоо прокурор мөрдөн байцааг шүүгчдийг оролцуулан энэ дээр бол тийм танталт судалгааг хийсэн байгаа. За түүнчлэн одоо бид нар энэ Германы холбооны бүгд нар Герман улсын Фурцбургийн их сургуулийн эрүүгийн хэрэгцээ тэнхимийн профессорууд Солонгосын одоо өмнөд Солонгосын Кумны их сургуулийн эрүүгийн хэрэгцээ профессорууд та хамтарч одоо яг Монгол улс дахь эрүүгийн байцаан шийдэх хууль тогтоомж тулгымцсан асуудлын талаар хилцүүлэг 2 удаа зохион байгуулсан. Үүнээс гадна бид нар энэ Солонгосын эрдэмтдийг энд Монголд урьж Улаанбаатар хот 2014-өөс 15 онд бол нэг удаа эрдэмтдийн хилцүүлгийг Солонгос Монголын эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны ийм хилцүүлэг юунууд хийгдсэн байгаа. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн профессорын баг төслийн судалгааныхаа үр дүнгээр 2 удаа зөвлөмж гаргаж эрдэм шинжилгээний 10 орой бүтээл төөрөвжээ. Энэ бүхэн эрүүгийн байцаан шийдэх хуулийг дэлхийн эрүүгийн процессын загвар хууль, олон улсын конвенц, жишээг зарчмуудад нийцүүлэн хүний эрхийг хангах, гэмт хэргийг хян шийдвэрлэх тухай шинэ хуулийн төслийг боловсруулахад үндсэн тулгуур судалгаа болж байгаа юм. Эрдэмтдийн төслийн судалгааны 40% нь хуулийн төсөлд тусгагдж байгаа юм. Хэд хэдэн асуудлууд Монгол улсад бол шийдлийн хуулиэс хуримтлагдсан байгааг бол бид олж харсан байгаа гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр нэгдүгээр энийг 5 чиглэлээр одоо ярьж болохоор байгаа. За нэгдүгээрт эрүүгийн байцаан шийдэх тогтолцоо өөрөө бол дэлхийн нийтийн жишг хөгжингүй орнуудын стандартаас нэлээд гажуудлын хэлбэрт гажуудсан хэлбэрт оржээ. За энэ нь бол дараах 4 үндсэлтэй холбоотой. Нэгдүгээрт яллах чиг үүрэг бүхий ийм шүүхийн өмнөх шатны мөрдөн шалгах ажиллагааны ийм гаж буруу тогтолцоо бий болсон байна. За хоёрдугаарт бол баримтлах цагдаа барих ажиллагаа бол нийтлэг журам болж үйлчилдэг. Хүний эрхийн стандарт бол нэлээд тохиолдолд зөрчигддөг нэг юм ажиллагаа. За гуравдугаарт бол мөрдөн шалгах ажиллагааны чиг үүрэг яллах чиг үүрэг хоёр хоорондоо бол ерөөсөө ялгарч чадаагүй. Шүүхийн шатанд бол одоо хэргийг одоо шүүхэд хүлээж авах ажиллагаа бол ажиллагаанд бол нэлээд доголдол байна. Яг тогтолцооны юм гажуудал бол байна гэж үзэж байгаа. Шүүхийн өмнөх шатанда манай уламжилт мөрдөн шүүх тогтолцоо энэ эрүүгийн байцаан шийдэх 2002 оны хуулинд тусгагдсан. Шүүхийн шатан дээр болохоор талууд бол одоо эрх тэгшээ энэ чанцуу байна. Мэтгэлзүүлэн шүүнэ гэдэг энэ зарчим хоёр ингээд зэрэг ингээд орцсон. Үндсэндээ хоёр тогтолцооны одоо хоёр гол одоо ийм өөрчлөлттэй нэг хуулинд ингээд тусцсан. За ингээд манай хууль бол үндсэндээ зарчмын хувьд тогтолцооны хувьд ямар хууль болохоор 3 дахь хууль болж хувирсан. Хоёр одоо зарчмыг нэг хуулинд ингээд тусгачаар дотроо заавал зөрчилдөөн гардаг юм байна. Нөгөө хуулийн чинь хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсдэг юм байна. За тэгэхээр хууль хэрэглээд ойлгомжгүй байдал үүснээ үр дагавар нь юу болдгоор эцсийн эцэд хамгийн сүүлд нь тэр нөгөө тэнд шалгагдаж байцаагдж байгаа нөгөө оролцогч нар дээр л тэр хүнд үр дагавар нь бууд юм байна. Хууль тодорхойгүй байснаас болж тийм үү одоо эрхийн байдлын зөрчигддөг ийм явдал гардаг. Эрүүгийн байцаан шийдэх ажиллагаа чиг үүргийн хувьд мөрдөх, мушгөх, яллах, ял онооход чиглэж байгаа учраас нийт гэмт хэргийн 85%-ийг эзэлдэг хүнд биш гэмт хэрэгт ихээхэн цаг зарж мөрдөлт байцаалтын олон удаагийн сунжирсан ажиллагаа явуулахад хүргэж байна. Би 2005 онд гэмт хэргийн сэжигтнээр татагдсан. Найзуудтайгаа явж байгаад хүмүүс одолдож яваханаас алах гэж оролцсон юм. Тэгтэл нөгөө зодооны
явцад нэг хүн хүнд бэртцсэн. Тэгээ бид нарыг бүгдийг нь баривчлаа хорьсон. Тэгээ байцаалөгч 2 сар гарan хоригдсан. Тэгээд гим буруугүйгээд суллагдаж байсан. Тэгээ надад бол манай гэр бүлийнхэнд бол сэтгэл санааны хувьд бол маш хэцүү байсан. Өмгөөлөгчийн хувьд бол одоо энэ удаан хугацаагаар цагтаа ойрох цалгаан цэглүүлэхийн эсрэг бол байдаг. Энэ бол хүний одоо гин буруутагийн шүүхээр нотлоогүй байхад хүнийг одоо ингэж удаан хугацаагаар цагтаа ойрж цалгаан цэглүүлэх нь бол өөрөө хүний эрхийг ноцтойгоо зөрчиж байгаа асуудал. Цагтаа ойрох үйл ажиллагааг бол ихэнх орнууд онц хүнд гэмтрэг үйлдсэн, эх орноосоо урвсан. Зарим нэг ийм хэрэгүүд дээр л одоо бүр онцгой тохиолдол нотлох баримт нотлогцсон яадаг болохоос биш манайх шиг одоо ингээд хүндөвтөр хэргийн 40% нь нийт хэргийн бараг 45% нь одоо оргон зайж болцгүй гэсэн ийм сэжиг таамагаар барьж хордог. Тэгээ удаан хугацаагаар одоо олон дахин сунган өргөжлөж өнөөдөр ч одоо 30 сар хүртэл хугацаанд одоо цагдаа орхоо одоо арга хэмжээ явагдаж шүү дээ. Энэ бол дэлхийн нийтийн стандарт жишгээс бол асар их гажуудсныг харуулж байгаа. Өнөөдөр бол дэлхийн нийтийн хандлага бол дээдлэн 6 сар. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллага 244 тоот удирдамж гэж байдаг. Тэн дээр бол 5-аас дээш жил хорих ял бүхий гэмтрэгдээд дээр нь одоо тэр нь эх орноос ураг онц хүнд ноцтой хэрэгүүд дээр бүр нотлогдсон, нотлох баримтыг устгасан, оргон зайлсан гэдэг өнгөрсөн цаг дээр авч үздэг. Ийм илэрхий бүхий бодит объектив хүчин зүйл бүхий нөхцөлд бол энийг бол эхний ээлжинд бол 10 хоног, дараагийн ээлжинд сунгаад одоо ингээд дээдл нь үндсэндээ дундаж хугацаа 3 сар, дээдл нь сунгах хугацаа 6 сар байдаг. Харин энэ манай төслийн хүрээнд одоо энэ сая энхний засгийн газраас боловсруулсан энэ эрүүгийн хэрэг хэний шийдвэрлэх хуулийн төсөлд бол энийг 18 сар болгож оруулсан. Цагтаа хорих үйл ажиллагааг урьдчилсан хэлэлцүүлгээр явуулахаар тогтоосон. Мөрдөн шалах ажиллагаа яллах прокурорын үйл ажиллагаа хоёрыг ялган заагалсан. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хоёрын чиг үүргийг хооронд нь салгасан зэрэг нааштай өөрчлөлтөд тусгагдсан явдалд бол судлаачид бид нар бол их тааламжтай байгаа. Энэ бол их зөв зүйтэй юм а гэж бодож байгаа. Манай үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр одоо Монгол улсын иргэн халдаш хүч хөлөөтэй байх хэрэгтэй гэж байдаг. Энэ эрх жишээлбэл эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бол одоо хөндөгддөг. 2002 оны одоо эрүүгийн байцаан шийдэх хуулиар бол нэгжлэг хийх, тагнах, чагнах те энэ бүх ажиллагааг бол прокурорын зөвшөөрлөөр мөрдөн байцаагч нар хийдэг. Ардчилсан улсуудад манай үндсэн хуулийн стандартаар шүүх байх хэрэгтэй. Зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр одоо нэгжлэг хийдэг. Прокуророос ялгаатай нь юу гэхээр шүүгч бол хин нэгний удирдлагаар ажилладаг. Зөвхөн өөрөө хуульд үндэслэж үйл ажиллагаа явуулдаг. За тэгээ одоо бол гэмт хэрэг хянь шийдвэрлэх тухай хуулийн төсөл одоо улсын хурлд өргөн баригдсан ингээ хилцэгтэй явж байна. Тэгээ энэ төслийг анализ хийгээд үзэхэд бол дэвшилттэй зүйлүүд байна л да. Гэтэ одоо дутагдaltaй тал нь юу вэ гэхээр 2002 оны буюу одоо үйлчилж байгаа хуультай адилхан саяын эрхт халдах зөвшөөрлөг зөвхөн прокурор гэдэг байдлаар заагдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас төдийлө одоо сайн шинжил болж чадахгүй нэ гэж миний хувьд харж байгаа. Дараа хэлсэн ороод. За хэлсэн та бусын ханадаар дэлгэрүүгээ ярина. За цагдаагийн мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч нар бол байцаалтыг бол явуулах ёсгүй юм байна. Байцаалтыг. Мэдүүлэг гаргуулах хэрэгтэй. Жинхэнэ байцаалтыг бол прокурор явуулга, шүүх хурал дээр жинхэнэ байцаалтын эцсийн процесс ажиллагаа нь бол явагдах юм ёстой юм аа гэж. За нөгөө талаар манай байцаалт явуулж байгаа практикийг зүгээр нийтэд наваад харьцангуй бол гайгүй болсон ч гэсэн одоо нөгөө эрүүл шүүлтийн болон хүнлэг бас доромжлын харьцангуй эсрэг конвенц зааснаар бол яг мөрдөн шалгагдж байгаа хүнийг бол дарамт шахалт үзүүлэх, эргийн албадан тулгах, хөтлөн байцаах ямар ч нотлох баримтгүйгээр одоо янз бүрийн одоо мэдүүлэг өгөхийг шаардах одоо ийм зохисгүй хандлага бол тодорхой хүрээнд бол тодорхой хэмжээнд бол байгааг үүсэхгүй. Энэ бол Монголд одоо орьсоор байгаа. Өөрөөр ингэж болохгүй. Өөрөөр хэлбэл ер нь мэдүүлгийг өөрөөр нь гаргуулад тодорхой хэмжээнд тодруулж ярилцах замаар ингэж асууж явах хэрэгтэй. Яг байцаалт гэдэг утга нь бол бүрэн утгаараа шүүхтэр л байцаалт явуулах хэрэгтэй юм шүү дээ. Эрүүдийн шүүсэн гэмт хэргийг бол голчлын хууль сахиулах ажил хийдэг хүмүүс үлддэг байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс энэ хүнийг эрүүдийн шүүснэ үү, тий? Жишээлх юм бол ядын хүнийг цохид зодсон уу, хоол унд өгөхгүй олон хоног хорьсон уу, гутаанд оромжсон уу, тий? Иймэрхүү асуудлууд багч жоох энэ эрүүдийн шүүх доторч байна. Тэгэхээр ийм хэргийг үйлснэ үгүй юу гэдгийг бол хөндлөнгийн субъектээс шалгадаг.
мөрдөн шалгах ажиллагаа хийдэг тийм. Тэгэхээр ийм бол алба улсын ерөнхий прокурорын дэргэд байсан л мөрдөн байцаах алба гэдэг. Тэгээ харамсалтай нь 2014 онд бол энэ албыг одоо улсын хурл татан буулгасан. Энэ албаны хүний нөөц за тэр одоо техник хэрэгслүүдийг авилгатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна. За тэгэхээр энэ нь бол одоо ноцтой үр дагавар үүсгэсэн. Яасан гэхээр хэргийн хайрлалаасаа болоод одоо нэг аймгийн цагдаагийн газар хоёр цагдаа ажиллаж илээ гэхэд нэг нь эрүүдийн шүүсэн гэдэг ч юм уу гэмт хэрэг үйлцэнгээ буруутгатаад гомдол ирлээ шүү дээ. Тэрийг нь хажуудлын цагдаа шалгадаг юм руу орсон байхгүй юу? Хамт ажиллаж байгаа хүн шалгадаг. Тийм учраас ихэнхдээ энэ хэрэгүүд одоо шалгагдаж чадахгүй хэрэгсэхгүй болчдөг ийм нөхцөл байдал руу орсон. Тэгэхээр одоо энэ эрүүгийн процесс шинжил хийж байгаа нөхцөлд хүний эрхийг хамгаалъя гэж байгаа бол тэр баримтлагдсан цагдаа хоригдсон хүмүүс ч гэсэн эрүүдийн шүүгдэхгүй байх, доромжлуулахгүй байх, за хүнлэг бус хэрцгий хандлагаас ангид байх ийм эрхтэй. Тэгэхээр энэ эрхийг хангахын тулд ийм бие даасан албыг бол бэхжүүл гэсэн ийм зөвлөмж байдаг. Тэгэхээр Монгол улс бол энийгээ зөрчилдсөн явж байгаамаа. За одоогоос яг нэг 7-8 жилийн өмнө манай оюутан байхад манай ангийн нэг хүүхэд дээд курсын ах нартайгаа хамт арх ууж хагаад задуулаанаас орж исэн. Тэр хүүтэй хамт би сургуулиас гарч ивж яснараа би өөрөө гэрчээр цадаа дээр дуудагдаж очиж байсан. Тэгээд гэрчээр дуудагдаад байцаагч нь за маргааш өглөө тэдэн цагт ирээрэй гэж цаг хэлдэг. 10-11 цагт ирээгээл. Тэгээд яг хэлсэн цагт нь яваад очихгүй байцаагч өрөөнд нь ороход нөгөө байцаагч өөрөө байдгүй өрөөнд нь сууж байгаа хүнээс нь асуухаар гадуур ажилдаа явж байгаа наана хүлээг вээжээ гэж тэгдэг байсан. Тэгээ хүлээгээд байж байгаа л 3-4 цаг болно. Тэгээ бид нар чи өөрсдөө хичээл номтой хичээлээ таслахын тулд буцаа хичээлдээ яваад өгвөл араас уцтал би ч өнөөдөр тэдэн цаг ирэхсэн хайцсан чи хурдан иргээл нэг тиймхүү хөнгө айстаа нэг ганцхан байдлаар дуудаж тэгээ байцаад авдаг байсан. Яг хинтээ явж байсан тэгжсэн тэргээл нэг тиймхүүл юм үйл явдал болдог байсан. Тэр нь дуудсан цагт нь очиход байцаагч өөрөө гадуур ажилтаа юм уу эсвэл дотор ажилтаа гэсэн шалтгаанаар хичээлийн манд таслуулж эсвэл ажил зүйлийн манд алдагдуулж тэгж дуудчихсан тохиолдол зөндөө байдаг. Хүндх шалтгаангүйгээр дараа ирээрээ ингээд энэ бол хүний эрхийн бас зөрчил тооцогддог юм байгаа юм да. Энэ бол их цогсгүй. Энэ барууны орнуудын шигээр бол 30 минутаас илүү хүлээгээл явдгийн шүү дээ. Тэр бол зөвшөөрөгдсөн байдаг. Яах ч вэ тэрний араас манад бол тэгээд дуудсан үед нэг ирлээ дараагийн удаа хожигдоод ирэх юм уу эсвэл одоо хичнээн 3 удаа дуудаад гурууланд нь эрэхт нь хойшлуулад ийм гэдэг чи одоо тэр бол баг хэрвшүүлтийн хэлбэр чиж үзэж болохоор ашиг байгаа байхгүй. Хүнийг сэтгэл санааны хувьд бол дарамт шахалт үзүүлж байгаа хэлбэр шүү дээ. Тэрээс дуудсан бол аль болохоор л одоо тэр хүнтэй уулзах хэвээр. Манайх өмнө бол байцаал дуудчихдаг, утсаар дуудчихна, тийм ээ, зарлан дуудах утсаар дуудчихдаг. Тэгээ ирэхгүй байвал даалвдсан шүү гэдэг ингээд явуулцдаг юм. Тэгээ ирэхгүй байвал мөрдөн байцаагч ингээд халавдаа тавиад. За одоо бол энэ шинэ хуулийн зэр хүнийг бол дуудана. Тэгээ дуудахдаа бол одоо тэр алавдах маягийн дуудлага гэдэг бол хүн тэгж очих ёсгүй. Урих маяг хал. Тантай нэг бололцоо зав байна уу? Та нэг уулзмаар байна. Тий. Би нэг юм хэрэг шалгаж байгаа. Та ингээд тавалцаад заавал нэг. За ийм одоо урих маягаар үндсэндээ. Байцаалтаар авдаг мэдүүлэг бол зөвхөн ганцхан баримт нотлоход. Байцаалтаас бусад нотлохооны янз янзын хэрэгслээр одоо шинжилгээний одоо тэр бусад уул мөрийн, эд мөрийн баримтын бусад аргаар л одоо энийг авах хэвээр ийм байгаа юм л та. Тэгээ одоо энэ маш олон хууль тогтоомжууд өөрчлөгдөх ёстой. Нотлохооны стандарт журмуудыг өөрчлөх ёстой. Нотлох баримтын тухай нотлох баримтын онлайн тэр суурь зарчмуудыг өөрчлөх ёстой. Гэхдээ би энийг ингэж ярьснараа бүх одоо зүйлийг одоо уламжлалт зүйлийг өгөөсгээд жишээ нь манай уламжлалыг аваад үзэхэд 1935 оны эрүүгийн байцаан шийдэх хууль 49 оны эрүүгийн байцаан шийдэх хуульд нэг юм мундаг залт байгаа. Шүүх эрүүгийн хэргийг прокурор шилжүүлэхгүй. Шүүхийн урьдчилсан хилцүүлэг захиран тушаа хурлаар орж иж хилцүүлдэг нэг юм байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын шиг хөрөөр ялгаатай байсан. Одоо бол одоо хариуцлага нь хэн хүлээх нь ч мэддэхгүй одоо явж мөрдөн байцаагч хүлээх юм прокурор хүлээх юм гэдэг нэг тодорхой бус. Тэгээ ийм ер нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа хүний хариуцлага бол маш өндөр байх ёстой гэдэг дээр л би тийм барь суурьтай байдаг юм л да. Хүнийг нэгэн гэмдэрх татаж ил байгаа бол тэр хүнд ингэж татагдсантай нь холбоотой зайлшгүй эрх байх ёстой. Үргэж байх нь зүй ёсны. Манай 2002 оны хуулинд бол эрхийг бол бичсэн, сайн бичсэн. Одоо маш дэлгэрэнгүй одоо яллагдагчийн эрх гэдэг бол 18-9 зүйлээр ингээд бичсэн. Гэхдээ энэ бол тийм нэг концепт тунхагийн шинжтэй.
Одоо энэ эрхийг нь яг одоо яг амьдрал дээр эдлүүлэхэд тэр төрийн эрх үе хүнээс ямар үүргүүдийг наривчлан гүйцэтгэх вэ? Тийм үү? Гэх мэтчлэн энэ зүйлүүд нь төрөөс хангаж өгөх ёстой. Тийм юм зайлшгүй л одоо гарч ирсэн. Тэгэхээр одооны манай одоо энэ төсөл боловсруулаад байгаа энэ төслийн үзэл баримтлал концепт бол энэ талаас нь их анхаарч ер нь төр хүнийг бол байцааж мөрдөхөөс урд тэр эрхийн байдлыг мэдүүлэх их олон арга одоо энэ хуулиар наривчилж өгч байгаа юм. 2002 оны эрүүгийн байцаан шийдэх хуульд шүүхээс өмнөх шатанд өмгөөлөгч авах боломж нөхцөлийг хуульчлав. С жигтэн яллагдагчийн эрхийг өргөтгсөн ч өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал учраас оролцогчдын эрх зөрчигдсөөр ирсэн. Мөн нотлох баримтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор үнэлэх эрхтэй байхад үйлчилсэн нь зөрчилтэй байдлыг бий болгожээ. Манай одоо энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн байцаан шийдэх хууль дээр бол өмгөөлөгч бол нотлох баримт бүрдүүлэх юм үүрэггүй байдаг. Цагаатах талын баримтыг зэрэг цуглуулна гэж одоо хуулиндаа заасан боловч прокурор бол одоо цагаатах талын баримтыг бол зөвхөн үнэндээ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг цуглуулахаас л хэтэрхгүй байгаа. Өөр бусдаар яг энэ хэргийг одоо шийдвэрлэхэд яг энэ нотлох баримт нь энэ хүнийг бас одоо гин буруугүй гэдгийг нотолж байгаа юм шүү гэсэн цагаатах талын баримт бол яг бодтойгоор бол цуглуулж чадахгүй л байгаа гэсэн үг. Өмгөөлөгч бол өнөөдөр бол одоо үндсэндээ бол одоо ямар ч ирэхгүй өмгөөлөгчийн гаргаж ирж байгаа баримтыг бол үнэлэх асуудалд бол маш хойр ханддаг нь тэр хуулийн тогтолцоотой холбоотой. Тэрээс энэ одоо үйл ажиллагааны арга барил одоо энэ шүүгч прокурорын буруу гэж хэлэхээсээ илүү энд бол эрүүгийн байцаан шийдэх хуульд заасан заалт үйл нотлох баримтыг үнэлэх эрх бол дэлхийн нийтийн шигээр зөвхөн шүүгчд оногдсон байдаг. Нотлох баримт мөн үү биш үү? Энэ гэмтрийн тухай мэдээлэл гэмтрэгт холбогдсон шалгагдсан баримтчлалт нотлох баримт мөн үү гэдэг зөвхөн шүүгчд үнэлнэ. Гэтэл өнөөдөр хэрэг бүртгэгч үнэлнэ. Цагдаагийн эрх бүхий мөрдөн байцаагч үнэлнэ. Прокурор үнэлнэ гэдэг ингэсэн мөртөө өмгөөлөгч бол үнэлэхгүй. Нотлох баримтыг цуглуулах эрх бол цагдаагийн мөрдөн байцаагч прокурорт байдаг, өмгөөлөгчд байдаг тийм. Тэгэхээр өмгөөлөгч бол нотлох баримтыг цуглуулах эрхийг бол олохтой холбогдлолтой заалт бол Нэгдсэн үндэсний байгууллагаас 2008 онд гаргасан эрүүгийн процессын дэлхийн эрүүгийн процессын загвар хуульд бол зурсгагдсан байдаг. Одоо сүүлийн үеийн орнуудын эрүүгийн байцаан шийдэх хуулийн реформд бол өмгөөлөгчийн нотлох баримтыг цуглуулах ажиллагаанд бол одоо тэр цуглуулах эрх гэдэг нь нотлох баримтыг гаргаж шүүхээр үнэлүүлэх. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч бол прокурортой харьцаад авах шаардлагагүй байгаа юм л да. Шүүхтэй л харьцах хэрэгтэй. Нотлох баримтаа ийм бай. За энэ нэг талд бол нотлох яллах талыг юмаа бүрдүүлээд явдаг, нөгөө талд нь цагаатах болон тэрийг үгүйсэх баримтаа бүрдүүлээд явдаг. Тэгээ энэ хоёрын мэтгэлцээний үндсэн дээр шүүх яг алийн нотлох баримт гэж үздэг, алийн биш гэж үздэг гэдгийг шүүхийн өмнөх шатанд урьдчилсан хэлцүүлгээр тогтоодог. Зарим оронд бол шүүгчийн мөрдөн байцаалтын шүүгч гэж тусгай субъектууд ажилладаг. Тэгээ тэр яаж яах вэ? Прокурорын талд ч одоо орохгүй, өмгөөлөгчийн талд ч орохгүй, яг төвийг сагсан шүүх эрх мэдлийн хараа тус байр суурьнаас нотлох баримтыг үнэлнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр манад бол энэ нь бол маш хязгаарлагдав. Шүүх хурлаар өмгөөлөгч хүсэлтэд тавьдаг. Тэгэхээр тэр нь бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгээр буцдаг. Одоо манай энэ шинэ хууль юу олж байгаа вэхээр шүүх хуралдаанаас өмнө шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг гэдэг ямиг хийх том тогтолцоо оруулж байна. За энэ нь болохоор нөгөө хэрэг бүртгүүлсэн мэргэжлийн ажиллагаа ингээд явагдаад дууслаа гэд үдсэн тохиолдолд жинхэнэ шүүх хуралдаа явагдахгүй урьдчилан хэлэлцүүлэг гэдэг зүйл дээр шүүх орж ирээд талуудыг адилхан яг л хурал болж байгаа юм шиг оруулж ирээд за хэргийн материал мөрдөн байцаалгаа гүйцэд хийгдсэн. Хүний эрх зөрчигдв. Нотлох баримт дутуу дунд юм байна уу? Одоо та нарын сэтгэл хангамж хаашаа одоо аль талаас нь асуугаад энэ дээр өөр дутуу юм байна уу? Өсөлт гомдол байна уу? Тийм ээ? Одоо гээд бүх талаас нь шалгаж ийм маягаар шүүхээ урьдчилан хэлэлцүүлэг гэдэг юм явж. Энэ дээр бол шийдвэр гаргахгүй. За тэгээ энэ хэлэлцүүлгээр талуу дутуу байгаа юм одоо шүүхүүд мэдвэл ингээ хийгдсэнгүй хийгдсэн бүх зүйлээ шалгаад тэгээ энэ юм бүрэн шийдэгдсэний дараа шүүх жинхэнэ хурлаа зарлана. За ингэж шүүхийн өмнөх урьдчилан хэлэлцүүлэгтэй болж байгаа нь бол шүүхийн хяналт орж ирж талуудыг нөгөө тэнцвэржүүлэх том алхам юм аа. Манайд шүүх хуралдааны үйл ажиллагаа бол мэтгэлцээний бус аргаар явагдаж байгаа. Одоо энэ дээр бол хэргийг уншиж जैन, хэргийн материалыг бүхэлд нь уншиж जैन. За би энийг бол нэлээд арай өөр байр суурьтай байдаг энэ уншиж байгаа явдлыг одоо жишээл Японы эрүүгийн байцаан шийдэх хууль, Японы шүүхийн хуулинд хэрэг уншихыг бол хоригдсан байна. Скандинавын орнууд бол тодорхой хэмжээнд хоригдсан байдаг. Тэгэхээр юу хэрэгтэй танилцах хэрэгтэй хэргийн бүрдүүлбэрээр. Тэр яг шүүх хурал дээр л тэр нарийн нотлох ажиллагааны гол одоо процедур явагдах хэрэгтэй гэсэн энэ байр суурь бол
байдаг юм а гэж. Өмгөөлөгч бол өөрийнхөө цагаат талын баримтуудаа яг ил гаргаж тавьдаг тэн дээр. Прокурор мөрдөн байцаагчийн яллах тал төрийг гаргаж тавьдаг. Энэ дээр ингээд мэтгэлцээний үсэн шүүгч бол тэр хурлааны даргалах буюу удирдах гэхээсээ илүү зохицуулах хяналт тавих үүрэгтэй байдаг. Нотлох баримтыг хүлээж авч үнэлэх үүрэгтэй. Ийм мэтгэлцээний үйл ажиллагаа бол баруун Европын орнууд хүртэл одоо их гүнзгий орж ирсэн. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа нь мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн хавтас тэргийн хэмжээнд яллах зарчмаар явагддагаас мэтгэлцэх соёл зарчим алдагдаж нотлогооны жишг стандарт илт зөрчигдсөөр ирсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр шууд эзэслэн хэрэгжихгүй. Олон удаа буцах, хүчингүй болох өөрчлөгдөх зэргээр шударга тогтвортой байдал хангагдахгүй явж ирсэн. Харин ийхүү урьдчилсан шүүх хурал хийх нь эрүүгийн шүүхээс прокурор болон мөрдөн байцаалтанд буцаах явдлыг зогсоон хэмээн судлаачид үзэж байна. Мөрдөн байцаалтанд буцаана гэдэг бол маш их гажуу тогтолцоо юм. Яагаад гэж нөгөө шүүх хүлээж авсан хэргийг хоёр нотлогдож байвал одоо шууд яах вэ? Нотлогдож байвал шууд шийдвэрлэх ёстой, яллах ёстой. Ялын нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болох ёстой. Уг нь онлын хувьд. Гэхдээ хэрэгсэхгүй болохдоо зарим нэгэн зүйл нь дутуу бүрдүүлсэн зарим зүйлээ бол нээлттэй төтгөл зүйлээд орчих ёстой байхгүй. Харин хуулийн төсөлд бол энэ хэрэг буцаах мөрдөн байцаалтанд буцаахаас бол нэлээд хязгаарлаж өгсөн ийм заалтууд бол орсон байлээ. Төсөлд бол энэ бол их зөв зүйтэй алхам юм а гэж. Ер нь бол шүүхээс буцаахад нэг үр дагавар байдаг л та. Шүүх ингээд чиглүүлээд ийм юм дутуу, тийм юм дутуу гэд мөрдөн байцаалт хэрэг болц руу хэргийг буцаачхад тэнд байж байгаа хүмүүс ер нь өөрийн баримжаагаа алддаг. За нэгэнтэл тэр хэргийн шийдэх гэж байгаа шүүх ингэж л үдсэн бол энэ л хийчихийгээл хийчдэг. За инхээр энэ бол яг нариндаа хиймлэр тийм үү? Одоо тэр мөрдөн байцаалт ажиллагаа явагдана гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо хүний эрх талаас ноцтой зөрчил юм аа. Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн онлын хувьд бол юм байгаа ш. Манад бол ингээд 3 шатны шүүхээр дамжиж шүүхийн эцсийн шийдвэр болно гэдэг гаж тогтолцоо явж штэ. Энэ бол буруу. Эс зөвшөөрөл гэдгийн цаана бол энэ шийдвэр надад таалагдахгүй байна гэж субъектив үнэлэмжээрээ л бараг 99% надад зав заалдаж штэ. Тийм замраа. Тэгэл нэг зав заалтахаар нөгөө ажиллагаанд түтгэлцдэг. Тэгэл нөгөө сагдаа орох ажиллагаа ингээл хэвээрээ явж идэг. Хүний эрх зөрчигдөх, эрүүгийн байцаалчдын суур зарчмууд алдагдах, дэлхийн нийтийн жишгээс бол нэлээд гажуудах ийм хандлага руу орж байгаа байхгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн бодиттой эцсийн байх энэ юуг өндөржүүлмээр байна. Тэгээд ингээд харьцуулахад бол нэлээд л их өөр дэлхийд бол нэг ийм стандарт нийтлэг жишг суур зарчмууд гэдэг ийм үнэт зүйлсийн төвшөнд бий болцсон байна. Тэгээд тэрлүү одоо бүр тэрлүү яг тийм болчихлоогүй маа гэхэд тэрлүү ойртох чиглэлээр л одоо явмаар байна гэсэн санааг л гаргаж ирээд байгаа юм л да бид. Монгол улсын засгийн газар 2016-аас 2020 оны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны үр дүн эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход тусгана хэмээн заасан байдаг юм. Ийхүү судалгаанд тулгуурласан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд олон улс орны эрүүгийн ажиллагааны тогтолцоог харьцуулж мэргэжлийн хүмүүсийн саналыг авч нэгтгэсэн Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн профессорын багийн судалгаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Удахгүй манай улс олон улсын эрх зүйн баримт бичгүүд үзэл баримтлалтай уялдсан, хүний эрхийг хангасан өөрийн гэсэн үнэт зүйл бүхий гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуультай болно.